парламентын гишүүн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ёс зүйн ноцтой зөрчил гаргадагч улсын их хурлын гишүүний дархан ирэхээр халахвчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш хэрэгтэй байх үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн маш их ухамсаар байна. Улсын их хурл бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай эсвэл гэмт хэрэгтнийг нуун дадлах уран байр биш юм а. Парламентын эрүүл мэндийн намуудын сахилга бот гишүүн бүрийн хувийн хариуцлага ёс зүйгээс шууд хамаарна. Ёс зүйг бол итгэл үгүй. Итгэл үгүй бол засаглал үгүй юм а. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу их эрх болон хувирдаг гэмтэй байдаг. Хууль бол парламентод халдшгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентод оршихуй дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төр засагтай итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам баттан бэхжүүлэх, улсын их хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжл байгаагч бас хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм а. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн илч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр айшлах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртөө хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг ямагт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг омортон иргэд сонсогчдийнхоо дургүйцлийг дэврэгэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаалнаа. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавхтаа худгаж төмөн одныхоо итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой.